одоо та нарыг бол шуудлага яахаа мэдэхгүй бачуурж байгаа нэг хэсэг байгаа. Нэг нь бүр муугаа сонгоод муутайгаа нөхцөлдсөн ч байгаа. Өнөөх нь сайн муу хоёрыг муудалцуулж байгаа дундаас нь таашаал авч аж төрж байгаа юм ч байгаа. Сайнууд нь ганцаардаж нэг нэгээр үгсээр л байна. Одоо бол сүүлтийн цаг үе юм. Тиймээс та нар ялчгүй бачуурж бачимдж байгаа нүнэ. Гэтэл зарим үс чинь сархад хүртээд л манархыг хүсэж байгаа. Ер нь манарч болох юу вэ? Эсвэл донтож болох юу вэ? Тэр болгонлоо хатсаар. Гэтэл ухамсартай байхад өөртөө цаг хугацаа зарцуулахгүй нөхцөөж байгаа нь ирээдүйд тэнцэхгүй хүн гэдгийн шалтгаан мөн. Тийм хүмүүсийг яах вэ? Хай. Битгий чир. Тэд тэр замаараа явг. Чи ч бас шалгалтаа өгөх ёстой. Тэгэхээр юу болох вэ? Өөрсдийгөө хичээж намайг дараагийн шалгалт юу хүлээж байгаа бол гэдэгтээ бэлэн байх ёстой гэсэн үг. Тэр олныг чирэх гэж оролдвол тэр олныг чирж байгаа чамайг л ялсан шүү дээ. Тийм болж байна уу? Хүмүүсийн бачуурлын шинж тэмдгүүд ямархуу байдлаар илэрч байгаа бол тэгээд юунаас болж сахад дамин сахад үртэж манаад эсвэл буруу төлийг сонгож байгаагийн шалтгаан юм бол гал хөллийн эрчмийн жинүүд ихэлсээ асах нарчин маш хүчтэйгээр шарж байгаа. Та нарын доор галан гол үйлж байгаа. Тэн галын бэлтээр төмөнд толгой дээрээс нь болоод хөл доороос нь хоёр талаас нь халуунаар шарж байгаагаас өөрчлөе. Галын шин чанартай учраас хоёр талаар өдөөгдөхөр бачуурл үүснэ. Гал дээр тос нэмэхэд яадаг үлээ. Ингэж дүрмжиж байгаа эрчмийн дунд байгаа учраас Монгол өрсөд нь маш их санаа сэтгэл нь савлж байгаа хэрэг юм. Бусад үндэстнүүдэд энэ шалгуурууд бас яг биднэрт илэрч байгаа шиг